Оройн төргийн үзэгчдээ сайхан амарцгааж байна уу? Цаг урд мэдээллийн хөтөлбөрийн баасан гарагийн дугаар эхлэх бэлэн боллоо. Эхлээд зарим мэдээний товч агуулгатай танилцгаана уу. Эрдэнэс 5 толгой 1 тонн нүүрсээ 71.5 ам доллараар борлуулж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслүүдийг эргүүлэн татлаа. Олон улсын гэрээний тухай хууль 5 толгойтой хамааралгүй. Дэлхийн эдийн засгийн форумаар торгоны замыг даган хөгжих асуудлыг хэлэлцлээ. Хинтээ аймгийн дадал сумын эмнэлэг шинэ машинтай боллоо. Монгол төгрөгийн доллартай харьцах ханшиг 24%-аар суларчээ. Экспорт Монголиа үцэглэн ярамгийг зохион байгуулах орны тоо нэмэгдэж байна. Дэлхийн ур чадварын уралдаанд манай залуучууд 5 мэргэжлэр өрсөлдөн. Монгол хүүхдүүд Франц зохион байгуулагдах төгөлдөр хуурын олон улсын тэмцээнд оролцсноо. Одоо мэдээллийн дэлгэрэнгүй үзүүлье. Эрдэнэс 5 толгойн ордын нүүрсний үн нэмэгдэж 1 тонн нүүрсийг 71.5 Америк доллараар худалдаж эхэллээ. 5 толгойн ордын баруун цанхын уурхайгаас эхний ээлжинд 300 мянган тонн нүүрсийг уурхайн амны нөхцлөөр тонныг нь 71.5 Америк доллараар худалдсан байна. Үн өссөн шалтгаан нь нээлттэй сонгон шалгаруулалтын үр дүн гэж албаны их сурвалж хэлж байна. Монгол Улсын ерөнхий сайд Эрдэнэт өнөөдөр Эрдэнэс 5 толгой хувьцаат компани удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Сарын өмнө дахин эхлүүлж анхны борлуулалтаа хийсэн баруун цанхын уурхайн үйл ажиллагааг бол танилцуулсан байна. Дэлхийн зах зээл дэх нүүрсний үнийн өсөлтөд уялдуулан улсын төсөвт хөрөнгө төвлөрүүлэх, нүүрсний үнийг өсгөх чиглэлээр баруун цанхын уурхайг бол ашиглах үүргийг засгийн газар бол өгч байсан. Нүүрс борлуулалтанд олон жуулчлагч бий болсон, биеийнхээ үнийг татан унагадаг муу жишгийг халахын тулд худалдан авагч талыг нээлттэй сонгон шалгаруулалтаар бол бас засгийн газрын чиглэлийн дагуу сонгосон. Тэгэхээр ерөнхий сайд Эрдэнэт ажиллаа авсны дараахан оюутлогоо 5 толгойг томоохон ордод ажиллаж байсан манай үзэгчид санаж байгаах. За энэ үеэрээ нэг цонхны бодлогоор нүүрсээ үнэт хүргэж зах зээлд нийлүүлэх тохиролцоонд бол хүрч байсан юм. За үр дүн нь 1 тонн нүүрсийг 27 ам доллараар зарж байсан монголчууд өнөөдөр 71.5 ам долларт хүргэлээ. 300 мянган тонн нүүрсээ 1 тонныг 71.5 ам доллараар 100% бэлэн мөнгөөр төлөхөөр 22.5 сая долларыг 5 толгой компанийнхаа санхүү олох боломжийг бүрдүүлээд ийм гэрээ хэлцлэглээ. Энэ үн маань Эрдэнэс 5 толгой компани байгуулагдсанаас хойш хамгийн өндөр үнийн орж байна. За энэ нь Эрдэнэс 5 толгой компани түүхэд анх удаа хийсэн нээлттэй сонгон шалгаруулалт төдийгүй борлуулах үнийн төлбөрөө 100% өрчлөн авч байгаа анхны тохиолдол одоогийн байдлаар 1.2 сая тонн хөрс боловсруулж 400-аас 500 мянган тонн нүүрс олборлоод байна. Баруун цангаас гарч байгаа нүүрс маань одоо орсон компани маань ойрын үед 1.2 сая тонн нүүрсийг олборлож гарна. Тэгэхээр эхний 300 мянга гарсан. Одоо ингээд дараагийнх нь гараад ирэнгуут нь бид нэр дахиад сонгон шалгаруулалтынхаа зарчмыг зарлаад гарсан дор нь борлуулад явна. Эрдэнэс 5 толгой хувьцаат компани 2015 онд 4.2 сая, 2016 онд 7.6 сая тонн нүүрс экспортлсон бол энэ онд 11.5 сая тонныг экспортлно. Зүүн цанхаас гаргаж байгаа нүүрсээр Чалкогийн өрийг бол төлж байгаа. 2016 оны эцсийн байдлаар Эрдэнэс 5 толгой хувьцаат компани Чалкод 76.9 сая долларын өртөө байсан байна. Тиймээс одоогийн ханшаар нүүрсээ борлуулвал эх 4-р сарын 1 гэхэд өргөө болно гэдгийг албаны их сурвалж бол хэлж байна. Олон улсын гэрээний тухай 1993 оны хуулийг хүчингү тооцоох 2016 онд батлагдсан энэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлсэн хуулийн шинжилсэн найруулгын төслийг улсын хурал тунгаахгүй өргөн барих гэж байгаа. За гэхдээ энэ хууль 5 толгой гэрээтэй огт холбоогүй гэдгийг гадаад харилцааны яамнаас өнөөдөр мэдэгдлээ. 2016 онд улсын хурал олон улсын гэрээний тухай хуулийг шинжилэн найруулж баталсан. Ингэхдээ 1993 оны хуучин хуулийг хүчингүд тооцоогүй юм байна. Өөрөөр хэлбэл хоёр хуультай нэг эрх зүйн зохицуулалт үйлчилж байна гэсэн үг. Тиймээс хуучин хуулийг хүчингү болгох шаардлага урган гарчээ. Анх 2015 онд улсын хурлын гишүүн Гончигдор Жорын гишүүд санаачилж өргөн мэдүүлсэн олон улсын гэрээний тухай хуулийн төсөл 2016 онд парламентаар батлагдаж 2017 оны 1 сарын 1-ээс бол хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Гэтэл шинэ хууль батлагдсан хэрнээ өмнөх хүчин төгөлдөр хуулийг нь хүчингүүд тооцоогүй
парламент орхисон байна. За өөрөөр хэлбэл 1993 он 2016 оны хууль өнөөдөр зэрэг мөрдөгдөж байна гэсэн үг юм аа. Уг хуулиар зөвхөн засгийн газар хоорондын гэрийг өөрөөр хэлбэл Монгол Улсын засгийн газар гадаадын аливаа нэг засгийн газартай байгуулах гэрээнд хамаарна. Харин Монгол Улсын засгийн газар гадаад дотоодын компанитай бизнесийн гэрээ байгуулахад энэ ямарваа нэгэн энэ хууль үйлчлэхгүй гэсэн маш тодорхой заасан байдаг. Тэр утгаараа бол энэ бол 5-7 гэрээтэй олон улсын гэрээ нь бол ямар ч хамаагүй. За энэхүү олон улсын гэрээний тухай хуулиар зөвхөн Монгол Улсын засгийн газар гадаад улс орнуудын засгийн газар хоорондын гэрээний харилцааг бол зохицуулна. Харин Монгол Улсын засгийн газар гадаадын компанитай байгуулах гэрээнд үйлчлэхгүй хууль юм байна. Үндсэн хуулийн 45 дугаар зүйл мөн тодорхой заасан байна. Засгийн газрын аливаа шийдвэрийг их хурл хүчингүй болгоно гэсэн маш тодорхой заалтан байна. Гэхдээ бид нэр гадаад харилцааны яам өмнөх хуулийн дагуу яг тэр үгсгээр нь дахиж нэмэлт өөрчлөлт оруулъя гэсэн хуулиа одоо өргөн барих гээд явж байгаа. Тун удахгүй гадаад харилцааны сайд мөнх хөргөл олон улсын гэрээний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон хуулийн хүчингүй тооцох хуулийн төслүүдийг улсын хурлд өргөн мэдүүлэхээр болсон байна. Улс орон бүс нутаг дахь хямрал мөргөлдөөнөөс урдчилан сэргийлэх нь олон улсын хамтын нийгэмлийнхний энэ тэргүүний зорилт байх ёстой. За үүний тулд дан ганц дипломат хүчин чармаалт гаргах нь хангалттай гэж нэгдсэн үндэсний байгууллагын шинэ ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш мэдэгдсэн байна. Тэрээр мөн доктортой хөгжлийг хангах нь инх тайван аюулгүй байдалд онцгой чухал болохыг Швейцарын Давос хотно болж байгаа дэлхийн эдийн засгийн чуулган дээр онцолсон байна. Энэ тухай болоод Давост болж байгаа үйл явдлын мэдээллийг манай томч Төвшин Жаргал хүргэнэ. Монголын мэдээ суваг та бүхэнд Швейцарын Давост болж байгаа эдийн засгийн чуулга уулзалтын хэвлэлийн төвөөс энэ өдрийнхөө мэдээллийг хүргэж байна. За Давосын чуулга уулзалт 3 дахь өдрөө үргэлжилж байна. За өнөөдрийн хилцүүлгээс онцлог хилцүүлэг нь гэх юм бол торгоны замтай холбогдож байна. За энд олон шин санаачлалууд яригдсан. За тухайлх юм бол торгоны замын олон төсөл яригдж байгаа. За гэвч үр дүнгийн талаар ерөөсөө ярихгүй байна. Тийм учраас сайд нарын түвшний хуралдаан хийж энэ эхний үр дүнгуудыг ярилцъя гэдэг саналыг Азербайджаны ерөнхийлөгч Алиев тавьж байна. За мөн энэ торгоны зам бол IT технологи суурилсан дижитал байх ёстой гэдэг санал бас энд гарч байна. За түүнчлэн Монгол Улсын ерөнхийлөгч цахиагийн элбэгд орж энэ хилцүүлэг дээр хэлсэн үгэндээ торгоны зам бол ногоон технологи ашигласан байх ёстой гэдэг саналыг тавьсан. Өөрөөр хэлэх юм бол торгоны замаар явж байгаа галт хэрэгнүүд нь сэргээгтэй эрчим хүчээр явдаг байх ёстой. Энийг одооноос бодцгоё гэдэг саналыг бас тавьж ирсэн юм а. Торгоны зам сэдвт хуралдаан дээр Аз Европыг холбоох одоо яригдж байгаа төслүүдийг хөгжүүлэхэд чиглэгдсэн улс төрийн хүчин чармаалт чухлыг тэмдэглэж байлаа. За мөн дэд бүтцийн хөрөнгө оруулалт нь хоёр бүс нутгийн эдийн засгийн өсөлт, интеграцчлалд хэрхэн нөлөөлж байгааг хэлэлцсэн. Тодруулах юм бол торгоны замыг даган хөгжих үйлдвэрлэл, цахим эдийн засаг, худалдаа, эрчим хүчний салбар дах хөрөнгө оруулалтын талаар хэлэлцсэн юм а. Өнгөрсөн 2016 онд Монгол улсын ерөнхийлөгч миний бий болоод Орос улбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин бүгд найрамд Хятад улсын дарга Си Цзиньпин нар 3 талд уулзалт хийж чухал хэлцээр байгуулсан. За энэ 3 улсыг холбосон эдийн засгийн коридор байгуулах тухай юм. Монгол улс бол Орос улбооны улс болон бүгд найрамд Хятад улс гэсэн агуу хоёр хөршийн дунд оршдог улс. Мөн асар удам газар нутагтай 1,500,000 хавтгай дөрвөлжин км талбайтай. Харин байгалийн нөөцрөө дэлхийн эхний 10-т багтах баялагтай. Өнгөрсөн онд Монгол улс АСЕАН буюу Аз Европын дээд хэмжээний уулзалтыг хүлээн авч зохион байгуулсан. Дэлхийн 53 орны төр засгийн тэргүүнээр энэ уулзалтад ирж оролцлоо. За энэ уулзалтын дүнд бид Улаанбаатарын тунхаг бичгийг гаргасан. За энэ тунхагт туссан нэг гол сэдэв торгоны замаар дамжуулан харилцан холбогдох тухай байсан юм. За мэдээж Монгол улс энэ том төсөлд нэгдэхийг төлөвлөж байгаа. За түүхээс өхвөл Монгол бол торгоны замыг үүсгэн байгуулагчдын нэг. Аз Европыг холбосон чөлөө худалдааны их суурь Монголын эзэнт гүрний үед тавигдж байсан. За та бүхэн мэдэх ба. Монгол улс нь их газрын хамгийн том эзэнт гүрнийг байгуулж, энэ гүрнийг Чингис хувлаа хаад удирдах байсан. Иймээс монголгүйгээр торгоны зам байхгүй гэсэн үг. Тиймээс торгоны зам ролцох нь Монголын том амбиц юм а. Монгол Улсын ерөнхийлөгч олон туйлд дэлхийд их хариуцлагатай манлал сэдвт хилцүүлэг уулзалтанд оролцсон. За энэ уулзалтанд 30 гаруй орны төр засгийн тэргүүнээр оролцсон. За уулзалт хэвлэл мэдээллийнхний хувьд хаалттай болдогч тухайн сэдвийн хүрээнд нарийн мэдээллүүдээс солилцож илэн далангуй байр сууриа илэрхийлэх боломж олгодог юм. За анх 1983 оны Давосын чуулганы үеэр дэлхийн эдийн засгийн удирдагчид буюу Игвелийн ийм уулзалтыг зохион байгуулж исэн.
За түүнээс хойш харин уламжлал болон тогтсон юм. За үүний зэрэгцээ байгаль орчны болоод доктортой хөгжлийн 2030 хөтөлбөр аж үйлдвэрийн 4 дахь хувьсгал зэрэг уулзалт хэлэлцүүлэхэд манай төлөөлөгчид оролцсон юм а. Америкийн нэгдсэн улсад одоо шинэ засгийн газар гарч ирж байгаа. Тэгэхээр энэ Америкийн нэгдсэн улсын шинэ засгийн газрын бодлого ер нь ямар бодлого байх бол гэдэг дээр хүмүүс бол маш их тийм таамаглал дэвшүүлж ярьцгааж байна. За томоохон эрдэмтэд бол юу гэж ярьж байгаа нөхөр энэ дэлхийн ертөнц том өөрчлөлт давлгааны одоо урд ирээд байна гэсэн ийм зүйлсийг бол ярьж байна. Тэгэхээр энэ нөхцөлд бид одоо Монгол орноо бодож дэлхийн ертөнцид гарч байгаа энийг одоо хөгжил дэвшлийг бид нар бас яаж одоо хөл нийлүүлж давж гарах уу? Яаж улс орноо хөгжүүлэх үү? Яаж дэлхийн ертөнцийн одоо игнэнд хөл нийлүүлж алахгүй гэсэн ийм зүйлсийг бид нар одоо бодож бас энэ хуралдаанууд нь идэвхтэй оролцоод явцгааж байна. Манай монголчуудын Давосын чуулга уулзалтан дээр нь маш их идэвхтэй ажилладаг юм байна. Сүүлийн 8 жил бол мэдгэдэггүйс ажилласан гэж ярьж байна. Их Британий ерөнхий сайд Тереза Мэй мэдэгдэлтэй Европын албаноос тус ус гарахаар шийдсэн нь Европ дахь найзуудтайгаа харилцаа холбоогоо бүр мөсөн тасна гэсэн үг биш. Түүнчлэн Европын холбоог хорлох гэсэн орлогч биш болохыг тайлбарлсан. За харин иргэдийнх нь энэ шийдвэр парламентын арчиллаа үндэсний эрх ашгаа сэргээх зорилготой байсныг онцлон мэдэгдэж байсан юм а. За мөн энэ өдөр Нидерландын ерөнхий сайд Мартин Шульц, Европарламентын ерөнхийлөгч Марк Рюте нар Европын албаны интеграцчлалын асуудлыг нэлээд ширүүхэн хөндөж идэвхтэй маргасан. За Мартин Шульц Европын албааг одоо байгаагаас нь илүү интеграцчлах шаардлагатайг мэдэгдэхэд Марк Рюте ийм боломж хэдийн ард хоцорсон харин одоогийнхаа форматаар үр ашигтай хамтрах нь чухал байгааг сануулж байсан юм а. За 47 дахь удаагийн Давосын эдийн засгийн чуулганаар хамгийн их хилцэгдэж байгаа асуудал бол Брексит. Их Британиус Европын албаны игнээс гарсны дараа тус улс болоод бүс нутаг дэлхийн эдийн засагт болоод санхүү улс төрд бүхий салбарт ямар өөрчлөлтүүд гарах вэ гэдгийг шинжээч мэргэжилтнүүд болоод улс төрчид олон талаас нь хилцэж байгаа юм. За Их Британий ерөнхий сайд Тереза Мэй хийсэн мэдэгдэл өнөөдрийн одоо Давосын чуулганы бас нэг онцлог үйл явдалд тооцогдож байна. За нэгдсэн үндэсний байгууллагын шинэ ерөнхий нарийн бичгийн дарга Гутерришийн мэдэгдэл мөн Давос цугласан олон улсын хэвлэлүүдийн анхаарлыг татаж байсан. Тэрээр хямрал мөргөлдөөнийг эцэс болгохын тулд нэг зэрэг 3 чиглэлээр ажиллах шаардлагатай байгааг онцолсон. Тодруулах юм бол инх тайван аюулгүй байдал, доктортой хөгжил, хүний эрх гэсэн чиглэлээр хамтран ажиллах хэрэгтэйг анхааруулж ирсэн юм а. За мөн тэрээр улс орнуудын засгийн газар иргэний нийгмийн байгууллагын бизнесийнхэнд хандаж доктортой хөгжлийн зорилтод хүрч уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын гэрийг хэрэгжүүлэхэд хамтын хүчин чармаалт гаргахыг уриалсан. За 3 дахь өдрийн чуулганы хилцүүлэг уулзалтуудаас товчхон онцлогод юм байна. За харин өнөөдөр бол Давосын 47 дахь удаагийн эдийн засгийн чуулганы хаалтын өдөр. Энэ өдөр шинжлэх ухаан, дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдлын асуудлаар томоохон хилцүүлгүүд өрнөж байна. За энэхүү Давост болж байгаа дэлхийн эдийн засгийн форумын үеэр торгоны зам сэдвт хэлэлцүүлэг болсон бол манай урд хөршид торгоны замын ач холбогдол сэдвтээ Хятадын гадаад хөрөнгө оруулалтын 4 дахь удаагийн форум энэ сарын 16-наас 17-ны өдрүүдэд Бээжин хотноо болсон тухай бид өмнө нь мэдээлж байсан юм а. Монгол Хятад Орос 3 улсыг холбосон талын зам, торгоны зам төслийг уялдуулж, дэд үтцээр холбогдсон хурдны төмөр зам болон автозамыг байгуулж, Хятад Монголын эдийн засгийн дунд бүсийг байгуулахаар зорин ажиллаж байна. Энэхүү арга хэмжээнд Монголын талаас зам тээврийн хөгжлийн сайд, шадар сайдын ажлын алба, гадаад хэргийн яам болон бусад яам агентлаг, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчид, бизнесийн байгууллагын 100 гаруй төлөөлөгч оролцсон юм а. Форумыг Монголын талаас зам тээврийн хөгжлийн сайд Гамбат ахалж, хоёр улсын эдийн засаг хамтын ажиллагаа, ач холбогдлын талаар танилцуулсан. Ингэхдээ Монгол, Оросын албаны улс, бүгд найрамдах Хятад ард улс 3 улсын эдийн засгийн коридорын хүрээнд 32 төсөл хөтөлбөр хэрэгжүүлснээс 8 төмөр замтай холбоотой бөгөөд эдгээр төслийг ойрын хугацаанд эхлүүлж эрчимжүүлэх шаардлагатай байгааг энэ үеэр онцолж байлаа. Аз Европыг олсон хамгийн дэд зам Монгол улсын нутаг дэвсгэрээр дайрч өнгөрдөг Аз Европ ТV-г олсон дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх ажил Монгол улс ихэнх анхаарал тавьж ажиллаж байна. Цаашид бид эдийн засгийн коридорыг хөгжүүлэхэд суур үндэс болох бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, тэнцвэржүүлэх, нэгдсэн дэд үтцийг хөгжүүлэх чиглэлээр их зүйлсийг хамтран хийж амжилт олно гэдэгт итгэж байна. Түүнчлэн мөн бүгд найрамдах Хятад ард улсын засгийн газар Төв болон Зүүн Өмнөд Азийг бусад бүс нутгийн орнуудын өргөн хүрээг хамарсан дэд бүтцийн салбаруудад хөрөнгө оруулалт хийх, эрчим хүчний хөгжил, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг дэмжих зорилготой торгоны зам сан байгуулсан нь орчин үеийн дэлхийн улс орнуудын хамтын ажиллагаа, интеграцийн үйл явцад чухал үүрэг гүйцэтгэж байгааг албаныхан тодтогсон юм.
За түүнчлэн бид Азийн авто замын шилжээнд холбогдсон H3 буюу энэ алтан булаг замын үүдийн чиглэлийн энэ авто замыг бид хэсэгчлэн сайжруулж засна. За энэ хүрээнд эхний ээлжинд Улаанбаатар Архан чиглэлийн 235 км авто замыг 4 игнэтэй цемент бетонын очилтойгоор бид нэр барихаар төлөвлөд судалгааны ажил хийгээд урьдчилсан техник эдийн засгийн үндэслэлийг манай үндэсний компани боловсруулаад явж байгаа одоо дуулахад татаа байна. Хятад улс нь торгоны зам дагах 30 гаруй улс оронтой бүс ба замын хамтын ажиллагааны гэрээ байгуулад байгаа бөгөөд 20 гаруй улс оронтой олон улсын үйлдвэрлэлийн чадварын хамтын ажиллагааг эхлүүлж үлгэр жишээ загвар төслүүдийг хэрэгжүүлж эхлээд байна. Цаашид эдийн засгийн коридорыг хөгжүүлэхэд суурь үндэс болох бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, тэнцвэржүүлэх, нэгдсэн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаа энхүү Монголын талаас илэрхийллээ. Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт өнгөрсөн онд 8 тэрбум доллар төрсөн. Засгийн газрын баримталж байгаа бодлого бол импортын хэмжээг багасгаж, экспортын хэмжээг нэмэгдүүлэхэ. За энэ хүрээнд үндэсний үйлдвэрлэлүүдийг дэмжих, дэлхийн улс орнуудтай худалдааны гэрээ хэлэлцээрүүдэд сайжруулах гээд засгийн газрын хувьд анхааран ажиллаж байгаа. За үүний зэрэгцээ үндэсний үйлдвэрлэгчид мөн өөрсдийнхээ бараа бүтээгдэхүүнийг дэлхийд сурталчилж байгаа олон алхмуудын нэг нь Export Mongolia үзэсгэлэн юм а. Export Mongolia үзэсгэлэн худалдааг 2015 оноос эхлэн Америкийн нэгдсэн улсад 2 удаа зохион байгуулсан 8500 гаруй хүн Монголын бараа бүтээгдэхүүнтэй танилцсан. Дэлхийн хэмжээний 2 компани Монголын аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллахаар болсон зэрэг тодорхой үр дүн гарсныг танилцууллаа. За тэгвэл энэ жил Япон, Америк, Канада улсын хэд хэдэн хотод Export Mongolia-г зохион байгуулахаар болсон байна. Энэ үеэр бол ганцхан ингээд бид нар одоо бүтээгдэхүүнээ барьж чад одоо ард зүгээр дэлгүүр дээр зогсоод сурталчлаж үзэсгэлэн гаргахаас гадна одоо бас олон чухал арга хэмжээнүүд болсон. Үзэсгэлэнд оролцогч байгууллагууд маань зах зээлээ судалгаа хийсэн. Тэгээ хөрөнгө оруулагч тал Монголын үйлдвэрлэгчдийн бэлэн бүтээгдэхүүнийг ирж одоо газар дээр нь ирж үзсэн. Өшөө бизнес эрхлэгчид 2 орны бизнес эрхлэгчид энгийн ард иргэдийн хооронд одоо бизнес уулзалтууд болсон. За энэ оны 4-р сарын 5-нд Токио хотод Fashion World олон улсын үзэсгэлэн болон хувцас загвар үйлдвэрлэлийн 800 гаруй компани оролцох үзэсгэлэнд манай улс Монгол үйлдвэрлэв 2017 нэрийн дор оролцохоор болжээ. За энэ мэтээр олон улсын оронд Export Mongolia үзэсгэлэн зохион байгуулах боломж нээгдэж байна. За мөн Монгол улсын гадаад худалдаанд нөлөөлөх чухал шийдвэрүүч гарч байна гэдгийг хэлж байгаамаа. Дэлхийн худалдааны байгууллагын худалдаа хөнгөлөлтөх хэлэлцээрт саяхан 2016 оны 11 сарын 24-ний өдөр албан ёсоор нэгдээ орсон. Ингээд дэлхийн худалдааны байгууллагын 99 дэх орноор одоо нэгдээ орсон 99 дэх орн болсон. Мөн түүнээс гадна Монгол улс Аз намхан далайн худалдааны хэлэлцээрт албан ёсны хүсэлтэд илэрхийлсэн байгаа. Уг хэлэлцээрт нэгдээ орох асуудлыг сая 10 дугаар сарын 6-ны өдөр засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд улсын их хурлын гадаад бодлого аюулгүй байдлын байнгын хороогаар дэмжсэн байгаа. За өнгөрсөн онд манай улс дэлхийн 157 оронтой худалдаа хийсэн байна. Нийт бараа эргэлт 8 тэрбум долларт хүрсэн. За үүнээс экспортын хэмжээ өмнөх оноос 5.3%-аар өссөн, гадаад худалдаанд гарч буй эерэг үзүүлэлт гэж дүгнэж байна. 2017 онд ч бас экспортын хэмжээ өмнөх оноос илүү их хэмжээгээр нэмэгдэх болов уу гэж дүгнэж байна. Монгол улсын одоо ерөнхийлөгч, ерөнхий сайд, их хурлын дарга нар бол томоохон хэмжээний ажлыг хийж штэ. Япон руу хийлээ, Америкийн нэгдсэн улс руу хийлээ, Хятад улс руу хийлээ, Оросын холбооны улс руу хийлээ, одоо энэ Швейцар руу хийж байна. Энэ томоохон хэмжээний уулзалтын үеэр одоо уул уурхайн бус бүтээгдэхүүний бараа экспортлж байгаа, үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжийн удирдлагууд бол дагаа явчихдаг байхгүй юу. Тэгээд тэр үед нь бол бизнесийн 2 орны хамтарсан форум хийж байна. За гадаад эргийн яам, худалдаа ажилтнуудын танхим, экспортлагчдын холбоо, Европын сэргээн босгол хөгжлийн банк, хилийн чанд дахь монголчуудын зөвлөл, Export Mongolia зэрэг байгууллагууд хамтран энэхүү зөвлөгөөнийг зохион байгууллаа. Хөтөлбөрийн дараагийн багц мэдээлэлд анхаарлаа хандуулцгаана уу. Улсын хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг буцаах асуудлыг хэлэлцсэн тогтоол баталлаа. Улсын хурал дахь Монгол Ардын намын бүлгээс тус хуулийн төслийг буцаах 3 үндэслэл үхий саналан өчигдөр төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлж хэлэлцүүллээ. Хуулийн төслийг гишүүдийн 88% саналаар тогтоолын төсөл батлагдлаа. Монгол Улсын хурал дахь Монгол Ардын намын бүлгээс
Сонгуулийн төв байгууллага нэг хуулиар 3 өөр субъектийн сонгуулийг зохион байгуулахад хүндрэл гарч байгаа тайлбар үндслийг Улсын хурлын төрийн байгуулалтын байнгын ороонд ирүүлсэн байдаг. Үүний дагуу Улсын хурал дахь ардчилсан нам Монгол Ардын намын нэр хүийг гишүүд ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг тусдан салгаж батлах хуулийн төслийг өргөн барьж хилцүүлсэн юм а. Гэхдээ хилцүүлгийн шатанд улс төрийн өнгө аястай нэг хүн зориулагдсан гэх мэдээлэл нийгэмд тарах болсон. Мөн хуулийн төслийн хилцүүлгийн явцад улс төрийн намууд нэгдмэл байр суурийн зөрүүтэй олон санал гаргаж байсан учраас энэ удаад хойшлуулах шийдэлд эрх баригч нам хүрсэн юм а. Саналаа холбогдох байнгын хороонд хүргүүлж өнөөдөр чуулганаар хэлцлээ. Нодлон жил энэ хууль батлагдсан дараа Фортунбат баяр энэ ширээн дээр суудаг байсан. Энэ хуулиар сонгуул явуулах юм бол буслах гарах юм байна ёстой хачин бид нар баталсан байна гэд үсрээд байсан шүү дээ. Ийм л юм одоо мөрдөж байгаа хууль чи тийм л юм байна. Гэхдээ энийг засах гэхлээр засуулахгүй юм. Тэгэхээр энэ гадаа байгаа парламентын суудлагүй намууд чинь гомдол тавиад 10 хэдэн намууд чинь одоо ингээд сонгуульд өгөхөөр орилж хашгирах гэж байгааг та нар судлаад мэдээд үдцсэн болохоос биш намайг шүүмжилсэн болохоор нь татцсан юм биш шүү дээ. Бас алдаатай зөрчилтөй засал сайжруулах зүйлүүд бол нэлээд байгаа. Энийг бол сонгуулийн ирэх ороо урд нь бичгээр их хурл саналаар хөргүүлж ирсэн. За 15 онд энэ хуулийг хэлэлцэж байх үед бол засгийн газарт болон хууль зүйн яамд энэ нэгдсэн хуулийг дэмжих боломжгүй байна гэдэг бичгээ бол өгч ирсэн. За гэвч бол энийг цаг хугацаанд тулсан. Тэгээд одоо батлах шаардлагатай гэж байгаад бол манай саналыг авалгүйгээр баталж ирсэн. Одоо наад энэ хуулийг тав их ингээ батлаад гаргая гэхэд бол өнөөдөр 150 саналаар жашмын зөрүүтэй санал хураагаад дараа нь нэгдсэн одоо 3 сонгуулийн хуулийг нэгтгэе гаргацсан байгаа. Өнөөдөр хүчин төгөлдөр байгаа хуулийн 189 ерөнхийлөгчийн сонгуультай заалтуудыг нэг өөрчлөн хүчингүй болгоно. Тэгжээж энэ хууль өөрөө явна. Энэ процедурын хувьд хуулийн техникийн хувьд бас их өндөрлөл учруулж байгаа гэдгийг ойлгож авах хаа гэж бодож байгаа. Хоёрдугаар хуулийг өөрөө өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгж байгаа зарим улсын хурлын ухаалал тогтоомжуудаар гарсан мөн энэ нэр бүхий гишүүдийн өргөн барьсан хууль дотор байгаа хуулийн хуулийн хугацаатай заалтууд байна. 150 хоногоос эхлүүлээд хэд хэдэн заалт. Энэ заалтууд чинь өнөөдөр 121 өнөөдөр 1 сарын 21 гээд энэ 150 хоног руу ороод эхэлж байгаа. Энийг дахиж ажлын хэсгээр өөрчлөхөр болсон. Ер нь бол бид нар бас энэ сонгуул болохоос өмнө 6 сарын дотор хууль өөрчилдөг энэ одоо буруу жишгийг бол цаашид одоо халах ёстой гэсэн юм байр суурьтай байна. Одоо энэ ерөнхийлөгчийн сонгуулийн дараа бол бид 3 хуулийг тусад нь саяны дээр гарсан зарчмын зөрүүтэй 150 гаруй саналыг тусгаад тусад нь ийм одоо хууль болгох саналаа бол улсын хурлд хөргүүлнэ. За энэ хүчилганаар Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг буцаах улсын хурлын тогтоолын төслийг хилцсэн гишүүдийн 88.4% саналаар дэмжлээ. Үдээс хойш ерөнхий сайдын мэдээллийг сонсох ёстой байсан ч улсын хурал дахь ардчилсан намын бүлгээс хойшлуулж өгөх хүсэлт тавьсан учраас үдээс хойш чуулганы нэгдсэн уралдаа үргэлжлэегүй маа. Монгол Ардын намын бүлгээс Монгол Улсын шадар сайд Хинтээ аймагт ажиллаж үйлчлэлтийн бэлтгэл байдалтай танилцсан байна. За Хинтээ аймгийн дадал сумын хувьд энэ өвөл цасыг унсан дунджаар цасны зузаан 20-30 см байгаа. Хэрвээ нэмж цас орох юм бол зуд болох магадлал өндөр байгаа юм байна. За ийм нөхцөл байдалд үйлчилж байгаа малчтын нийгмийн асуудлыг хамгаалах үүднээс дадал сум нь түргэн тусламжийн машин өгсөн байна. Монгол Улсын шадар сайд хүрэлцэхээр ахлуулсан улсын онцгой комиссийн ажлын хэсгийн Хинтээ аймгийн дадал суманд ажилласан. За улсын онцгой комиссийн зүгээс дадал сумын эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн автомашин олгоод байна. За автомашинтай болсноороо хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг одоо түргэн шуурхаа хүргэж байх. Аслагдсан нутагт отор нүүдлэр яваа малчтынхаа суйруудад хүрч тусламж үйлчилгээ үзүүлэх боломж бий болж байна гэж эрүүл мэндийн төвийн эрхлэгч хэлж байна. Аймгаас хамгийн аслагдсан 270 км-т байдаг. За хэлийн одоо 3 застаартай. Тэгээд хамгийн хоолын айл хэм бол 90 км-т байдаг. Дотор нүүдлэр явсан уу? Хамгийн хоолдоо хаах нь багшгүй. За ер нь бол 70-аас 80 км-т л байгаа да. Айлууд бол тийм. Бид нар энэ оны өмнө ерөнхийдөө айлуудаа бас эргэж явсан байгаа. Одоо ингээ удахгүй бас ингээ шинэ машинтайгаа айл өрхөөрөө эргэж одоо хүүхдүүдээ няраага жирэмсэн ээж нараа одоо шинэ машинтайгаа явах гэж чинь. Тэгээд энэндээ бол маш их баярлж байгаа.
За улсын онцгой комиссийн шийдвэрээр Хэнтээ аймгийн Дадал суманд тодорхой хэмжээний өвс тэжээлийг үнгүүгээр олгоод байна. За сумын хэмжээгээр 260 айл өрхөд 38 мянган толгой мал өвлөж байна. За одоогоор нийт нутаг дэвсгэр нь ихээхэн цастай байгаа. За цаашид цас нэмж орвол цагийн байдал хүндэрч болзошгүй байна гэдгийг Дадал сумын засаг дарга Оюнбаатар хэлж байна. Цасны зузаан 20-аас 25-аас 30, 20-аас 25 тиймэрхүү байна. Янз байна. А цасны хонгорын зузаан бол 30-аас 40 см-ийн зузаантай. Ер нь ахиж цас бас орох юм бол ерөнхийдөө нэлээд хүндрэх байх. Одоо тэгтээ бас хүнд хоёр баг дээр маань бол ер нь нэлээд хүнд байна. Энэ одоо нэг бас нэг 100 айл нь бол ер нь хүнд нөхцөлд байгаа гэж ингэж ойлгож байна. За одоогоор Хэнтээ аймгийн хэмжээнд малын өвс тэжээлийн 8 хоногийн нөөцтэй байна. За харин Дадал сумын хувьд бол 150 хоногийн нөөц бий гэж орон нутгийн удирдлагууд нь тайлбарлаж байна. Үүний дараа шадар сайдар ахлуулсан ажлын хэсэг Дорнод аймгийн Цагаан овоо суманд ажиллалаа. Энэ сумын хувьд зудрахуу ялангуяа үхэр бэлчээрт гарах боломжгүй цагийн байдал хүндхэн байна. Шадар сайд сум орон нутгийн удирдлагуудтай уулзах үедээ одоо та бүхний ажиллах газар бол хот юм а. Хүн гэдэг сэтгэлийн амьтан учраас хөрөнгө мөнгнөөс илүүтэйгээр сэтгэлийн дэм үзүүлж ажиллахыг үүрэг болгосон байна. За Дорнод аймгийн Цагаан овоо сумын нутагт өнгөрсөн жилийн 100 гантай байсан хадлан бэлтэх үеэр олон хоногийн туршид үргэлжилсэн бороо орсноос болоод хүндрэл үүсгэсэн гэж орон нутгийнхан хэлж байна. За энэ өвлийн хувьд бол нэлээ эрс хүүтэрч байгаа. За цаашдаа цас нэмж орвол нөхцөл байдал хүндэрн нэмэлтээ өвс тэжээл шаардагдана гэж Цагаан овоо сумын засаг дарга хэлж байна. Нөхцөл байдлын хувьд бол Цагаан овоо сумын хувьд бол бэлчээр хүндхэн байгаа. Үхэр бол нэлээ муудж байгаа. Ийм байдал муудж байгаа байдалтай байна. Хөдөн нь бол ерөнхийдөө шилүүнээс доошоо бол халцарсан. За тэжээвэр доголсон одоо өхөрнүүд бол тэжээвэрт одоо орсон байдалтай. За зарим нэг одоо богийн хувьд бол ямаа нодлон жилийн төл мал бол одоо ерөнхийдөө тэжээврийн хашаан дотор хашаатай ийм байдалтай. Нэмэлт тэжээлд бол орсон ийм байдалтай байгаа. Дорнод аймгийн Цагаан овоо сумын малчтын хувьд өнгөрсөн жилийн намар 6300 тонн өвс 10 тонн тэжээл бэлтгэсэн байна. За харин сумын нөөцтэй 65 тонн өвс бэлтгэсэн боловч одоогоор малчин айл өрхүүдтэй нийлүүлж дууссан гэж сумын удирдлагууд нь танилцуулж байна. За засгийн газрын хувьд бол цаашдаа хөдөө аж ахуйг аль болохоор дэмжих, за мал аж ахуйн салбараа хөгжүүлэх, за малаа эрүүлжүүлэх чиглэлд илүү анхаарна гэсэн тайлбарыг хүнсэд аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайд Саул өгч байна. Тав хүндээс нэг дуулахад Махсууны анх дугаар аян хэрэгжиж байгаа. Махсууны анх дугаар аянд бол орон нутаг болов сайн анхаарч ажиллах хэрэгтэй. Энэ дээр бол идэвхтэй оролцох хэрэгтэй. Мал эмнэлэг бол төрийн өмч болон төр мал эмнэлэг өөртөө аавна. Мал нь эрүүл байжээж бид эдийн засгийн эргэлтэнд бол малынхаа ахыг сүг түүхийн эдийг бол эдийн засгийн эргэлтэнд оруулна. Энийд бол бид нар бол бас малын эрүүл мэндийн тухай хуулийг бол улсын хурлд өргөн байсан удахгүй батлагдах юм а гэдгийг хэлье. За улсын онцгой комиссийн хувьд мал аж ахуйн үйлчлэлтийн нөхцөл байдалтай холбогдуулан олон улсын байгууллагуудаас тусламж дэмжлэг авах үйл ажиллагаагаа уялдуулах нэгдсэн зохион байгуулалтаагаар ажиллахад анхаарч байна гэдгийг шадар сайд хүрэлц өгөх тайлбарлаж байна. За сум орон нутгийн онцгой комиссийн гишүүдийн хувьд өөрийн сумдын ард иргэд рүүгээ анхаарч дэмжиж тусалж сэтгэл гаргаж ажиллах шаардлагатай гэдгийг шадар сайд сануулж байна. Сумын засаг дарга онцгой комиссийн дарга энэ ч сууж байгаа сумын онцгой комиссийн гишүүд та бүхэн одоо дулаан хувцас өмсөд хөдөө орон нутагтаа явцгаа. Ээлж дистрала хөдөөгийн малчтайгаа очиж уулз. Хүн гэдэг амьтанд сэтгэлийн дэм үзүүлэх ёстой байгаа ш бас. Хөрөнгө санхүүгээр дэмжиж чаддгүй байхад сумынхан дарга болон удирдлагуудаас нь хүн явж очиод эрүүл мэндийн асуугаад гэр орноо нохоод тэр хүний сэтгэл онгоож байгаа. Маш их урам зориг авдаг. Монгол төрийн бодлого бол ганцхан юм руу чиглэж байгаа. Энэ бол монгол хүний сайн сайхны төлөө чиглэж байгаа. Тийм учраас төрийн албан хаагч нар та бүхэн бүгдээрээ энэ монгол хүний төлөө үйлчлэх ёстой байна. Ард иргэдтэй. Энэ бол төр зүтгэж байгаа та бидний эрхэм үүрэг өгөөд хуулиар олгогдсон бидний одоо үүрэг байна.
За сум орон нутгийн онцгой комиссийнхны хувьд мал аж ахуйн салбартаа эрсдэл үүсэхгүй байхад анхаарах, за өвөл хаврын хүнд үеийг хэрхэн туулах ажлын төлөвлөгөөг наривчлан гаргах шаардлагатай. За шуурхай оновчтой зохицуултуудыг хийж ажиллах, ажлын гүйцэтгэл хэрэгжилтийн байдалтай байн дүгнэлт хийх хэрэгтэй гэж шадар сайд үзэж байна. За Монгол улсын шадар сайд улсын онцгой комиссийн дарга хөрс сүхээр ахлуулсан онцгой комиссийн ажлын хэсгийн Сүхбаатар аймагт ажиллаа үргэлжлүүлнэ. Цэвэрт мэдээлэл хөтөлбөрийг сонгон үзэж байгаа үзэгч та бүхэнд баярлалаа. 2016 онд төгрөгийн Америк доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 24%-аар солирсон үзүүлэлттэй байгаа. Харин өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үн ханш болоод мөн инфляц өнгөрсөн оны сүүлийн саруудыг бодох юм бол буурч байгаа. Монгол банкнаас энэ жилийн төгрөгийн ханшийг тогтвортой байлгах улмаар инфляцийг тогтворжуулах жил байх болно гэж мэдэгдсэн байна. 2016 оны 1-р сард 2000 төгрөгтэй тэнцэж байсан долларын ханш оны эцгэхэд 500 орчим төгрөгөөр чангарсан. Долларын ханшид өнгөрсөн оны 8-р сард огцом өсөлт гарснаас хойш саралт ажиглагдахгүй байсаар 12-р сарын эцгэхэд 2482 төгрөгтэй тэнцэх хэмжээнд хүрсэн нь төгрөгийн ханш өмнөх оноос 24.4%-аар суларсан үзүүлэлт юм а. Цаашид ханшийн савлгааг тогтворжуулах, валютын огцом өсөлтийг бууруулах чиглэлд ямар бодлого барьж ажиллах талаар Монгол банкнаас дараах мэдээллийг өгч байна. Валютын захын арилжааны нэгдсэн платформыг байгуулах ажил эхлээд ажлын хэсгийг байгуулад эхлээд урьдчилсан судалгаа шинжилгээний шатанд явж байна. Ингэснээр бол манай валютын захад байгаа мэдээллийн тэгш бус байдал валютын захад оролцогчдын тэгээд эрэлт нийлүүлэлт арилжаа явагдах хөрөнгө чадварыг хангах зэрэг үйл ажиллагаа шийдвэрлэх нэгдсэн тийм платформтой болох болсноор валютын ханшин дээр ийм огцом хөөсрөлт үүсгэх ханшийн тийм савлгааг бий болох эрсдлийг бол бууруулах энэ чиглэлээр бол ажиллаж байна. 2016 оны сүүлийн саруудад инфляц хасах утга руу орж дефляц бий болоод байсан. 12 дугаар сарын төгсгөлд инфляц эргээд нэмэх утга руу шилжиж 1.1% хүрсэн. Инфляцид нөлөөлж байгаа гол бүтээгдэхүүнийг махны үнийн өсөлт гэж тодорхойлж байна. Махны үнийн өсөлтөөс бусад инфляцийн түвшин бол бас өсөх хандлага бол мэдээж эдийн засгийн өсөлт иргэдийн орлогын өсөлттэй холбогддог. Тийм болохоор бас махны үнийн өсөлт маань харьцангуй тогтвортой байх тохиолдолд инфляц маань бол эх хонд бас эхний хагас хүртлээр бол тогтвортой харьцангуй нам түвшинд байх юм хүлээлттэй байна. 2016 онд чанаргүй зээлийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 30%-аар нэмэгдэж нийт чанаргүй зээлийн 8.5%-ийг эзэлж байна. Харин ипотекийн зээлийн өрөө үлдэгдэл 4 их 80 төгрөгт хүрчээ. Монгол банкнаас сард дунджаар 20 гаруй тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр банкудад санхүүжилт олгож байгаа юм байна. Ирэх 3 дугаар сард Төв банкны бодлогын шийдвэр гарна. Энэ үед 2017 оны эдийн засгийн төлөв байдлын тодорхой мэдээлэл гарах юм а. Манай улс нийгмийн даатгалын сангийн одоо ажиллаж байгаа тогтолцоог өөрчлөх шаардлага тулгарч байна. Учир нь нийгмийн даатгалын сангаас гарах зардал жилбэр өсч харин орлого хасах дүнтэй гарч байгаа нь ирээдүйд улсын төсөвтөд дарамт учруулж мэдхээр байгааг холбогдох хүмүүс сануулж байна. Тухайлбал Хинтээ аймгийн даатгалын хилтэс өнгөрсөн онд 16 орчим тэрбум төгрөгийн орлоготой 40 гаруй тэрбум төгрөгийн зарлагтай ажилласан байна. Нийгмийн даатгалаас тэтгэвэр тэтгэмж авдаг хүмүүс жил бүр нэмэгдээд харин нийгмийн даатгалд шимтгэл төлдөг хүмүүсийн өсөлт тогтвортой цаашид буур хандлага байгаа нь нийгмийн даатгал ерхий газрын жилийн эцсийн тайлангаас харагдаж байна. Тухайлбал Баян зүрх дүүрэг 2008 онд 24 мянган ахмадад тэтгэвэр өгдөг байсан бол 8 жилийн дараа 36 мянга болж өссөн. Тус дүүргийн нийгмийн даатгалын хилтэц сард 11 тэрбум төгрөгийг тэтгэвэрт олгодог байна. Энэ тоо жилээс жилд өсөх хандлагатай байна. Салбарын хэмжээнд авсан тоогоор бол сайн дурын даатгуулагчийн тоо бол байнга одоо өсөж жил бүр өсөж ингэж явж байгаа. Одоо эдийн засгийн өсөлттэй одоо эдийн засгийн хямралтай холбоотой заавал даатгуулагчийн тоо бол одоо 3-4 жилийн өмнөхтэй харьцуулах юм бол тухайн жилийнхаа төвшөнд одоо ерөнхийдөө бага зэргийн бууралттай гэдэг нэг их хуваар биш ийм байдалтай явж байгаа. Хөдөө орон нутагт ч гэсэн ийм хандлага байгаа. Хинтээ аймгийн нийгмийн даатгалын хилтэцлэхэд өнгөрсөн жил улсын төсвөөс 30 орчим тэрбум төгрөгийн татаас авчээ.
За манай Хинтээ аймаг энэ өнгөрсөн 16 онд нэг 16 тэрбум төгрөгийн орлогын төлөвлөгөөтэй байсан. Тэг 98% биелүүлсэн байгаа. Нийтдээ нэг 10 мянга гаруй тэтгэвэр авахч идэг. Эрүүл мэндийн тэтгэмж ажилгүйдлийн даатгалтай нийлээд нэг 46 тэрбум төгрөгийн тэтгэвэр тэтгэмжийг бол тавьж болох үйлчилгээг үзүүлсэн. Улсын хэмжээнд өнөөдөр 378 мянган иргэн тэтгэвэр авч байна. Үүнийг нийт хүн амтай харьцуулахад 10 хүн тутмын 3 тэтгэвэр авч байна гэсэн үг. Харин 2030 он гэхэд манай улсын 10 хүн тутмын 7 тэтгэвэр авдаг болно гэсэн урьдчилсан судалгаач гарчээ. Тэгээ цаашдаа ер нь тэтгэвэр авагчдын тоо бол маш ихээр нэмэгдэж байна. Тэгээ та бүхэн сая бас манай зөвлөгөөнд бас ярьж байгаа. Яаж бид нар одоо тэтгэмжийн сангаа одоо мөнгөтэй байх уу гэдэг тулгымц асуудлууд гарч ирж байна. Яа тэгэхээр тэтгэврийг одоо ингээд өвшөлтөй олон одоо нэмэгдүүлсэнтэй холбоотой тэтгэврийн даатгалын сан дээр маш их дарамт бий болж одоо даатгалын сан маань одоо эрсдэлд учрах асуудлууд хүртэл байна шүү дээ. Тэгээ тийм учраас энэ дээр бодлогын төвшөнд олон одоо зохицуулалтын арга хэмжээ мэдээж хуулийн одоо хүрээнд шийдэх шинжлэх асуудлууд маш их байна л гэж би хэлэх гэж байна. Эрх хаврын чуулганаар нийгмийн даатгалын тухай хуулийн шинжилсэн хуулийн багц төсөлтийг хилцүүлэхээр төлөвлөж байна. За өнөөдрийн байдлаар манай улсын нийт хүн амын ихэнх нь залуучууд эзэлж байгаа ч 10 жилийн дараа энэ байдал өөрчлөгдөнө. Тиймээс нийгмийн даатгалын сан энэ хэвээрээ ажиллаад байвал тэтгэвэр тэтгэмжийн сан улсын төсөвд ихээхэн дарамт болохоор байгааг мэргэжилтнүүд одооноос сануулж байна. Дараагийн мэдээг танилцуулъя. Хүн аливаа зүйлд чин сэтгэлээсээ тэмүүлж хийж чадна гэвэл зорихгүй бүтэхгүй зүйл гэж байдгүй гэдгийг мөнх аялагүй төгөлдөр хорын төвийн хүүхдүүд харуулсан байгаа. Мэргэжлийн сургуульд сурдаггүйч гэлээ сонирхол хүсэлтэд хөтлөгдөд сургалтын төвд хандаж хөгжмийн боловсрал олж байгаа хэдий ч олон улсын тэмцээнд их орноо төлөөлөн оролцох эрх авсан тухай таата мэдээлэлээр бид цагийн урд мэдээллийн хөтөлбөрөөр үргэлжлүүлж байна. Мөнхтөө багш уг нь компьютерийн инженер мэргэжилтэйч 2 дугаар ангиасаа төгөлдөр хуураар хичээлж эхэлсэн. Урлагийн гэр бүлээс гаралтай болоод ч сэтгэл зүрх нь хөгжимд татагдаастай байдаг учраас сонирхлоо мэргэжил болгоё гэж шийдэн дахин суралцж соёл урлагийн их сургуулийг төгөлдөр хуурын багш концептмейстерээр төгсжээ. Тэрээр мөнх аялагүй хөгжмийн сургалтын төв ажилуулад 2 жил гаруйхны хугацаа өнгөрч байгаа хэдий ч 100 орчим хүүхдэд хөгжмийн боловсрал олгож эхлэн түрүүчээсээ олон улсын мэргэжлийн тэмцээнд оролцох эрхээ аваад байна. Одоо манай дугууланд явж байгаа хүүхдүүд болохоор хагас жил болгондоо тайзан дээр тайлан тоглолтоо хийж авдаг. Энэ сонгодог урлаг гэж юу юм бэ те? Энэ урлагт яагаад ингэ хүмүүс дурлаад идэг юм бэ? Би жишээлбэл өөрөө дурлсан замаар те. Хүүхдүүдэд өшөө олон хүүхдүүдийг энэ урлаг таартай дуртай болгохын төлөө одоо өдөр шөнөгүй хичээж зүтгэх болоо. Маргааш эх орныхоо нэрийг гарган олон улсын тэмцээнд оролцох гэж байгаа Ууган баярын монголжонгоо 9 настай 51-р сургуулийн 4-р ангид суралцдаг. Тэрээр 2 жилийн өмнөөс төгөлдөр хуур хөгжмийг сонирхон тоглож эхэлсэн. Мөнхтөө багшийнхаа удирдлагын дор хичээлж эхлээд ердөө жил гаруйхны хугацаа өнгөрч байгаа хэдий ч амжилт гаргаж эхэлсэндээ баяртай байгаагаа хэлж байна. Би төгөлдөр хуур дарахаараа эрт хүч авдаг. Тэгээд манай багш болохоор олноос онцгой бас. Тэгээд би Бастар сураад зөндөө болоо сурсан. Тэгээд хөгжмөөс мэдрэнд сэтгэл хөөрл гэл тэднээс сурсан. Тэгээд би амжилтанд хүрээд ирнэ. Төгөлдөр хуурын шинэхэн багш Мөнхтөөгийн шавнар эхнээсээ ийхүү олон улсын тэмцээнд оролцох эрхийн шанг татаж монголжин охин Испани улсад болох 12 дахь удаагийн мэргэжлийн төгөлдөр хуурчдын бага насны ангилалд оролцох гэж байна. Гэхдээ тэр багшийнхаа биш Монголынхоо нэрийг гаргаж оролцсноо. Тийм болохоор сэтгэл зүтгэл гаргаж мэргэжлийн сургуулийн хүүхдүүдтэй өрсөлдөхөөр зорж байгаа авьяаслаг багш сурагчдаа амжилт хүсье. Бид тохин дотоод үйл амьдралын мэдээллээс танилцууллаа. Одоо үзэгчдийн анхаарлыг олон улсын үйл амьдралын зарим мэдээнд хандуулж байна. За үзэгчдийн орой минь төргий та бүхэндээ өнөөдөр дэлхийд дахинд болон олон улсад өрнөсөн үйл явдал мэдээлэлээс хүргэе. За Гамби улсад бий болсон дотоод улс төрийн хямрал дэлхийн нийтийн анхаарлын төвд байна. За Баруун Африкийн орнуудын эдийн засгийн хамтын нийгэмлэг буюу ECOWAS Гамби улсад зуучлагчдад дотоод улс төрийн хямралыг зохицуулах боломж олгох үүднээс тус улсад явуулж байсан цэргийн ажиллагаагаа төр зогсоож байгаагаа зарлаж байна. За мэдээллийн Reuters агентлаг энэ тухай уламжилж байна. За ECOWAS-ын комиссийн тэргүүн Марсел де Соузагийн хэлж байгаагаар 1994 оноос хойш Гамби улсыг удирдж байгаад өнгөрсөн оны 12 дугаар сарын 1-нд тус улсад болсон ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан Яя Жаме хямралыг зохицуулсны дараа улс орондоо үлдэх боломжгүй гэдгийг мэдгдлээ.
За түүний хэлж байгаагаар Яя Жамед Гамбе улсад үлдэх ямар ч боломж байхгүй юм байна. За мөн тэрмээр Жаме өнөөдөрт багтааж эрх мэдлээсээ татгалзах ёстой. Стегвэс Гамбе улсад цэргийн ажиллагааг үргэлжлүүлнэ гэдгийг анхааруулан мэдэгдэж байна. За ингийн зэрэгцэн ноён Сауза одоогоор Сенегал улсад байгаа Гамбе улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон Адам Барроу цэргийн ажиллагаа дуусны дараа Гамбе улсын нийслэлд ирэх боломжтой гэдгийг хэлж байна. За ЕКОВАС-ын комиссийн дарга Яя Жаме засгийн эрхээс буух тохиолдолд өөрийн очих орноо өөрөө сонгож болно гэдгийг хэлж байх юм аа. За маргааш Либер, Мавритани, Гвинеийн ерөнхийлөгчид зуучлагчийн хувьд Гамбид ирэх юм байна. За тэд Баруун Африкийн улсад бий болсон хямралыг улс төрийн аргаар зохицуулах арга замыг эрэлхийлэх юм байна. За эндээс ирж байгаа мэдээгээр энэ Баруун Африкийн 3 орны удирдагчид Яя Жамед засгийн эрхээ Адам Барроуд шилжүүлэхийг ятгах бололтой юм. За өчигдөр орой Сенегал болон Нигерийн цэрэг засгийн эрхийг шилжүүлэх үйл ажиллагааг хангах үүднээс Гамби улсад орсон. За тэгэх зуур өчигдөр Сенегалд сууж байгаа Гамби улсын эцсийн сайдын яамд шинээр сонгогдсон ерөнхийлөгч Барроу ерөнхийлөгчийн тангараг өргөсөн байна. За Гамбид байдал хурцсантай холбогдуулан тангараг өргөх ёслолыг ийхүү Сенегалд хийж байгаа юм байна. За Барроу энд хэлсэн үгэндээ энэ бол Гамбийн ард түмний ялалт. Одоо манай орны төрийн далбаа дэлхийн ардчсан улс орнуудын далбааны дунд өндөрт намрах болно гэсэн байна. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш өнөөдөр Вашингтон хотноо болж байгаа Америкийн нэгдсэн улсын 45 дахь ерөнхийлөгч Дональд Трампын тангараг өргөх ёслолд очихгүй гэж ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Фархан Хаан мэдэгдэж байна. За түүний хэлснээр нэгдсэн үндэсний байгууллагын өмнөх ерөнхий нарийн бичгийн дарга нар ийм арга хэмжээнд оролцдоггүй байсан. За Трампын тангараг өргөх ёслолын хувьд ч гэсэн өмнөхтэйгээ адил байх юм байна. Бидэнд урлаг ирээгүй. Тэгэж нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга нар ийм арга хэмжээнд оролцдоггүй юм а гэж Фархан Хаан хэлсэн байна. За ямар ч байсан Фархан Хаан Гутерреш Трампын санал болгосон Америкийн нэгдсэн улсаас нэгдсэн үндэсний байгууллагт суух байнгын төлөөлөгч Ники Хейлитэй уулзах уу гэсэн асуултад Америкийн Сенат энэ хүнийг батлаагүй байгаа цагт энэ талаар ярих нь эрхтэй байгаа гэжээ. За ном дүрмээр бол байнгын төлөөлөгч байх шинэ хүн итгэмжлэх зуух бичгээ ерөнхий нарийн бичгийн даргад өргөн барьсны дараа Гутерреш тэр хүнтэй уулздаг юм байна. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп, Майкл Пенс нарын тангараг өргөх ёслол өнөөдөр буюу манай цагаар маргааш өглөө Вашингтон хотноо болох юм аа. За ёстой ажиллагаанд албан тушаалаас бууж байгаа ерөнхийлөгч Барак Обама, дэд ерөнхийлөгч Жозеф Байден нар гэр бүлийн хамт. За мөн Трампын гэр бүлийн гишүүд, төлөөлөгчдийн танхимын дарга Пол Райан, за Конгрессийн дээд доод танхимын гишүүд, сайд нарын өмнөх танхимын гишүүд, за мөн шин танхимд нэр дэвшигчид, за дээд шүүх, зэвсэг түвшний штабын дарга нарын нэгдсэн хороо, мужийн захирагчид, дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөгчид хүндэт очиж оролцох юм аа. За Герман улс 2017 онд батлан хамгаалахын зардлаа 2 тэрбум еврогоор нэмж байгаа ч гэлээ цэргийн зардлаа дотоодын нийт бүтээгдэхүүний 2%-тай тэнцвүүц хэмжээнд хүртэл нэм гэсэн НАТО-гийн шаардлагыг биелүүлж чадахгүй болж байна. За Герман улс энэ онд цэргийн зардлаа 37 тэрбум евро зарцуулахаар болсон нь дотоодын нийт бүтээгдэхүүний 1.2%-тай тэнцэх хэмжээ юм байна. За НАТО-гийн мэдээлж байгаагаар тус эвслийн гишүүн Америкийн нэгдсэн улс, Их Британи, Грек, Польш, Эстони гэсэн 5 орн л цэргийн зардлаа дотоодын нийт бүтээгдэхүүний 2% төрөхүйц хэмжээнд хүрэх гэсэн шаардлагыг нь биелүүлж чадах юм байна. За НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг гишүүн орнуудтай хандаж цэргийн зардлаа дотоодын нийт бүтээгдэхүүний 2% хүртэл нэмэхийг эрмэлзэх хэрэгтэй гэдгийг үүний өмнө уриалсан. За Германы батлан хамгаалахын сайд Урсула фон дер Лайен тус улсын цэргийн зардлаа нэмэх болсон талаар хэлэхдээ Герман улс зөв чигт явж байгаа ч 1 жилийн дотор цэргийн зардлаа эрс нэмэх боломжгүй гэдгийг мэдгдсэн. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп сонгуулийнхаа кампани үеэр НАТО бол хоцрогдсон, хуучирсан байгууллага, өөрт оногдсон үүргээж биелүүлж чадхаа байсан газар. Тэгээд Европын түншүүдийн оруулж байгаа хувь нэмэр хангалтгүй гэдгийг нэг бус удаа хэлж байлаа. За Трампын үзэж байгаагаар Америкийн нэгдсэн улс гишүүнчлийн мөнгөө төлж чаддаггүй орон аюулд орох тохиолдолд тухайн оронд туслах уу үгүй юу гэдгээ сайтар бодож байж хөдлөх хэрэгтэй юм байна.
За НАТО одоогийн энэ байдлаараа Америкийн нэгдсэн улсад дэндүү их үн төрж байгаад бол НАТОг байлгах хэсэг нь эргэлзээтэй гэж Трамп үздэг юм а. За Барак Обамагийн засаг захиргаа Оростой тогтоосон харилцааг нураасан нь Америкийн нэгдсэн улсын гадаад бодлогодоо хийсэн гол алдаа байсан. За энэ алдаа түүхэнд иймэрхүү байдлаар үлднэ гэж Орос улбаны улсын засгийн газрын дарга Дмитрий Медведев мэдгдлээ. За Обамагийн бүрэн эрхийн 2 дахь хугацааны сүүлээр Москва Вашингтоны харилцаа бүр мөсөн тасарсан. Албан тушаалаа өгч байгаа ерөнхийлөгчийн засаг захиргаанд улс төрийн асуудлыг шийдэх хариуцлага дутсан гэдгийг Медведев тохон тэмдэглэж байна. Америкийн нэгдсэн улс дэлхийн бүхэл үйл явцыг залж жолоодохыг эрмэлзэж байсан гэдгийг хүн бүхэн мэднэ. Ямар ч ичгүүргүйгээр олон орны дотоод хэрэгт оролцож, өөр орны нутаг дэвсгэрт нэгэн зэрэг хэд хэдэн дайн дэгдээсэн гэж Медведев өөрийн Facebook хуудсанд бичсэн байна. За Ирак, Арабын хавар, Украин, Сирь бол сүүлийн жилүүдэд Америкийн нэгдсэн улсын зүгээс өдөөсөн балмад явдлын өчүүхэн нэг хэсэг. Энэ бүгдийн үр дүнг бид одоо болтол харсаар байна. Эдгээр орнуудад улс төрийн систем нь бүрэн нурснаас гадна хэдэн зуун мянган хүн дайны хөлд хэлмэгдсэн гэж Оросын ерөнхий сайд бичсэн байх юм а. За Медведев Америкийн шинэ эрх хөрөгчд Москватай тогтоох харилцаагаа ухаалаг байр сууриас барьж байгуулна гэдэгт найдаж байна. За Японы ерөнхий сайд Шинзо Абе Өмнөд Солонгосын засгийн газраас Японы булан эзлэлтийн үеэр бэлгийн дарамтын хохирогчд болсон зугаацуулагч эмэгтэйчүүдийн асуудлаарх тохиролцоог дагаж мөрдөхийг шаардж байна. 2015 онд зугаацуулагч эмэгтэйчүүдийн асуудлаар харилцан тохиролцоонд хүрсэн. Энэ шийдвэр эцсийн бөгөөд эргэлт буцалтгүй гэдгийг бид харилцан нотолсон. Япон улс тохиролцоогоор өөр түлээсэн үүргээ биелүүлж байгаа гэж Шинзо Абе мэдгэж байна. За тохиролцоон зааснаар Токио Өмнөд Солонгосын хохирогчдод тусламж үзүүлэх санд ярьж тохирсныхоо дагуу 1 тэрбум йен буюу ойролцоогоор $8.5 сая төлж байгаа юм байна. За 2015 оны 12 дугаар сард Япон Өмнөд Солонгос 2 20 дугаар зууны ихэнх хагаст болсон бэлгийн боолчлын асуудлаар тохиролцоонд хүрсэн бөгөөд Японы тал зугаацуулагч эмэгтэйчүүдийн асуудалд буруутай гэдгээ хүлээж Өмнөд Солонгост 1 тэрбум йен шилжүүлэхээр болсон юм а. За үүний хариуд Өмнөд Солонгосын тал энэ асуудлыг байнга сөхдөг олон нийтийн байгууллагуудтай Сүүл хот дахь Японы эзэн сайдын яамны өөдөөс харуулсан босгосон зугаацуулагч эмэгтэйчүүдийн хөшөөний асуудлыг шийдэхээр болсон. За тухайн үедээ эдгээр алхам нь маргааныг эцэслэн зохицуулахад тус болно гэж үзэж байсан байна. За гэвч өнөөдрийг хүртэл хөшөөний асуудлыг шийдэж чадаагүйн дээр Өмнөд Солонгосын олон нийтийн байгууллагууд орон нутгийн эрх баригчдад ярьж тохиролгүйгээр өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-ны өдөр Бусан дахь Японы ерөнхий консулын газрын эсрэг талд бас нэг хөшөө байрлуулсан асуудлыг улам хөндрүүлсэн. За хэдийгээр хөшөөг өдөрт нь авсан ч гэлээ эдгээр үйлдэл нь хоёр орны харилцаанд сэв суулгаад байгаамаа. За сүүлийн авсан мэдээгээр дэлхийн 2 дугаар дайны үеэр 200 мянга гаруй солонгос болон хятад эмэгтэйчүүд Японы зэргүүдийн зугаа гаргах ажлыг албан хүчээр хийдэг байсан байна. За бид та бүхэндээ өнөөдрийн дэлхийн дахинд болон олон улсад өрнсөн үйл явдлаас хүргэлээ. Одоо үзэгч та бүхэнд спортын үйл амьдралын мэдээллээс танилцуулъя. Намын төргийн Монголын мэдээ сувгийн спортын албаны уран бүтээлчид өдөр тутмын спортын мэдээгээ төлөвлөж байна. Эрхэм үзэгч та бүхэн 7 хоногийн баасан гарагийн спортын мэдээ сурвалжлага авч үзнэ үү. 2017 онд Монгол улсад зохион байгуулагдах насан туршидчдын улсын аврах шалгаруулах тэмцээнүүд энэ сарын 4-ний өдөр хөндийн өргөлтийн төрлөөр эхэлсэн билээ. 5 дахь төрөл болох Монголын олимпийн тэквондогийн насан туршидчдын улсын аваргын тэмцээн 2 дахь өдрөө үргэлжилж өнөөдөр спортын товартны танхимд өндөрлөлөө. Тэмцээнд хот хөдөөгийн 35 байгууллага клубын 180 орчим тамирчид оролцож 14 жинд ур чадвар сорилоо. Олимпийн таеквондогийн спортын насан туршидчдын 24 дахь удаагийн улсын аврах шалгаруулах тэмцээн өнөөдөр 2 дахь өдрөө үргэлжилж эрэгтэйчүүдийн 8, эмэгтэйчүүдийн 6 жинд аваргууд доторлоо. За аваргын алтан медалийн төлөөх эхний тулаан эмэгтэйчүүдийн 46 кг-ийн жинд болж нэгэн бүл клубын тамирчин оюун түлхүүр хөнсөлтөгч ойдсон бол аваргын алтан медалийн төлөөх 2 дахь тоглолт эмэгтэйчүүдийн 49 кг-ийн жинд үргэлжилж алдар спорт орооны тамирчин Сувд Эрдэнэ хөнсөлтөгч ялснаар эдгээр жингийн аварга тамирчид тодроод байлаа. Би 2 дахь улсын аврагт орж байгаа. Өмнө жил спартакиадаар орсон бүх авдны наадмаар ороод мөнгө медаль авсан. Энэ удаа дагаан гэж алтан медаль авлаа. Ер нь бол нуруу намхан үед ер нь цээжинд тоглоход илүү тохиромжтой. Тэгээд ер нь цээжинд тоглох ер нь тактикээр тоглосон. 6 сард болох дэлхийн таеквондогийн дэлхийн аврах шалгалт тэмцээн байгаа. Оюутны университет байгаа. Тэгээ мөн одоо Монгол орнд болох
бас тэмцээнүүд нэрмжит тэмцээнүүд байгаа. Тэр бүхэнд алдахгүй орно гэсэн бодолтой байгаа. Олимпийн тэквондогийн үндэсний шгшээ явагт сонгон шалгаруулах олон улсын тэмцээнд оролцох эрх олгох болцолтой улсын аврах шалгаруулах тэмцээнд багийн нөхцөн дүнгээр эрэгтэй эмэгтэй тамирчдыг алдар спорт хороо тэргүүлсэн бол 2 дугаар байрт Дорнод аймаг, 3 дугаар байрт Орхон аймгийн эмэгтэй тамирчид, Улаанбаатарын Харцаг клубын эрэгтэй тамирчид шалгарлаа. За энэ тэмцээний шилдэг шүүгчээр Монгол хүү шилдэг дасгалжуулагчаар Дорнод аймгийн Төвшин Жаргал шалгарсан байна. 24 дахь удаагийн улсын аврах шалгаруулах тэмцээний аврагын алтан медалийн төлөөх тоглолтыг Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн Монголын мэдээ сувгийн спорт таны амралтад нэвтрүүлгээр хүлээн авч үзээрэй. Өсвөрийн шатарчтай 2017 оны улсын аврах шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Өнөөдөр тус тэмцээний 5-6 дугаар өргөний тоглолтууд боллоо. Энэ жилийн өсвөрийн шатарчтай улсын аврагын тэмцээнд 21 аймаг 9 дүүргээс шалгарсан нийтдээ 800 гаруй өсвөрийн шатарчид оюун ухаан сорин өрсөлдөж байгаа юм а. Өсвөрийн шатарчдын 2017 оны улсын аврах шалгаруулах тэмцээн өнөөдөр 3 дахь өдрөө үргэлжилж урдчилсан шатнаас шалгарсан өсвөрийн шилдэг шатарчид 6 дахь өргөө нүлээ. За өсвөрийн шатарчдын улсын аврах шалгаруулах тэмцээнд өмнө нь 600 гаруй тамирчид оролцдог байсан бол энэ жил цар хүрээгээ тэлж 800 гаруй тамирчид оролцож 21 аймаг тамирчтай айлгээснээрээ онцлогтой. Тэд энэ сарын 25-нд эхлэх сурагчдын улсын аврах шалгаруулах цодгор хүү 2017 тэмцээнд мөн оролцсноо. Би шатрын спортоор хичээлээ 5 жил болж байна. Тэгээд аймгийн авраг, улсын авраг, цоцгор хүү, ирээдүйн одоо тэгээд Багнуурын тэмцээн гэдэг олон нийгмийн тэмцээнд орж исэн. Тэгээд хамгийн том амжилт маань гэх юм бол ирээдүйн одоо тэмцээнээс хүрэл медаль, Багнуурын орон нутгийн тэмцээнээс мөнгөн медаль авч исэн. Тэмцээний бага дунд насны тоглолтууд Монголын үйлдвэрчний соёлын төв орны спорт танхимд үргэлжиж байгаа бол ахлах насныхан Хос Мастерс шатрын академийн байранд өрсөлдөж байна. За Монголын шатрын холбооноос тэгш сондгой насаар ангилан энэ 1-р сар зохион байгуулж дуусах өсвөрийн шатарчдын болон сурагчдын улсын аврах шалгаруулах тэмцээний медальтнууд Аз ТV дэлхийн аврах шалгаруулах тэмцээнийг зорих боломжтой. Талбайн теннисийн төрлөөр зохион байгуулагддаг 4 их дуулга цувралын нэг 2017 оны анхны их дуулга болох Австралийн нээлттэй тэмцээн эхэллээ. Бус тэмцээний 3 дугаар тойргийн тоглолтууд болсон байна. Талбайн теннисийн төрлөөр зохион байгуулагддаг уламжилттай шинэ оны анхны их дуулга тэмцээн 50 сая Австрали долларын шагналын сантаагаар Мельбурн хотноо зохион байгуулагдаж байна. Энэ тэмцээний 3 дугаар тойргийн тоглолтууд боллоо. 3 дугаар тойргийн тоглолтонд дэлхийн шилдэг теннисчдын нэг Энди Марри, Америкийн нэгдсэн улсын тамирчин Сэм Корритэй уулзраад харан тоглосон байна. Хоёр теннисчны тоглолт 3 үеийн турш хүргэлжилж 6-4, 6-2, 6-4 хацаатаагаар Их Британи Нүүр Зеландын нэгдсэн улсын тамирчин Энди Марри өрсөлдөгчөө хожиж тэмцээнийг цаашид үргэлжлүүлэх хэрэгтэй боллоо. Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн тэмцээн болон Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны лигийн аваргын тэмцээний удирлын тойргийн тоглолтууд хүргэлцсээр байгаа билээ. Зарим тоглолтын 50 мэдээлэлээс та бүхэндээ бид хүрэхээр бэлтгэлээ. Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн 2016-аас 2017 оны удирлын аваргын тэмцээний Дорнод бүсэд төрсөлдөж байгаа Columbus Blue Jackets Ottawa Senators багуудын тоглолт Columbus багийн талбайд боллоо. Хоёрын тоглолт 2 тэгийн харьцаатаагаар Ottawa Senators багийн хожлоор хөндрөлсөн байна. Тоглолтын 1-р үе эхлээд 16 дахь минутанд Терес 1 тэг болгож 2-р үеийн тоглолтын 36 дахь минутанд Зингл 2 тэг болгосноор энэ тоглолтод Ottawa Senators өрсөлдөгчөө хоцсон юм а. Ингэснээр энэ тоглолтод хоцсон хэдий ч Ottawa Senators багийн хувьд 43 тоглолтын дараа 52 оноотой болж Дорнод бүсийнхээ багуудаас 6 дугаар байрт бичигдэж байна. Харин Columbus Blue Jackets багийн хувьд 44 тоглолтын дараа 64 оноотойгоор Дорнод бүсийнхээ багуудаас 3 дугаар байрт бичигдсэн амжилттай явж байна. Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны лигийн аваргын тэмцээний шилдэг багуудын нэг Сан Антонио Спирс багийнхан талбайдаа Денвер Наггетс багийнхныг хүлээн авч тоглолоо. Хоёрын тоглолт 118-104 харьцаатаагаар 14 онооны зөрүүтэйгээр талбай эзэн баг Сан Антонио Спирс багийнхны ялалтаар өндөрлжээ. Хоёрын тоглолтын 1-р үе 28-23, 2-р үе 30-35, 3-р үе 33-23 харьцаатай өндөрлсөн бол шийдвэр дэх 4-р үеийн тоглолтод 26-23 харьцаатаагаар талбай эзэн багийнхан 3 оноогоор илүүрхэж энэ тоглолтын үр дүнд 4 үеийн дараа 118-104 харьцаатаагаар өрсөлдөгчөө хоцсон юм а. Энэ тоглолтод ялалт байгуулсан Сан Антонио Спирс багаас Леонард 34 оноо авч багийнхнаа хамгийн өндөр оноо авсан статистик үзүүлэлтээр тэргүүллээ. Тэгвэл тэдний өрсөлдөгч Денвер Наггетс багаас Йокич 35 оноо авч багийнхнаа тэргүүлж мөн 12 удаа самбраас бөмбөг авсан статистик үзүүлэлт гаргажээ. Хилийн чандад нөрөлсөн спортын бус үйл явдлын мэдээлэлээс үзэгч та бүхэндээ өргөжлүүлэн хүргэе. Сагсан бөмбөгийн Евролигийн 2016-аас 2017 оны удирлын аваргын тэмцээний тойргийн тоглолтууд үргэлжилж Туркийн Фенербахче талбайдаа ялалт байгууллаа.
Саксан бөмбөгийн Евролигийн 2016-аас 2017 оны удирлын ээлж тойргийн тоглолтод уулзраа таарсан Туркийн Фенербахче, Грекийн Панатинайкос багийн тоглолт 2-ын тоглолт Туркийн Фенербахче клубын талбайд болж 84-63 ярцаатайгаар талбай эзэн багийн хожлоор энэ тоглолт өндөрлжээ. Энэ тоглолтод ялалт байгуулсан Туркийн Фенербахче багаас Татоми 16 он авч багийнхнаа хамгийн өндөр он авсан үзүүлэлтээр тэргүүллээ. Харин тэдний өрсөлдөгч Грекийн Панатинайкос багаас Синглтон 13 он авсан статистик үзүүлэлт гаргасан байна. Монголын гимнастикийн холбооны спортын гимнастик эрэгтэй эмэгтэй багийн тамирчид Орос улбооны улсад болсон олон улсын тэмцээнд амжилттай оролцоод их орондоо ирлээ. Манай тамирчдаас спортын гимнастик эрэгтэйчүүдийн багийн тамирчид багийн нийлбэр дүнгээр тэргүүн барьж шалгарч, эмэгтэйчүүдийн багийн тамирчид 3 дугаар байрт шалгарчээ. Монголын гимнастикийн холбооны спортын гимнастикийн баг тамирчид Оросын холбооны улсын Благовещенск хотно энэ сарын 11-аас 12-ны өдрүүдэд хамтарсан бэлтгэлд оролцсон бол 1-р сарын 13-наас 15-ны хооронд олон улсын тэмцээнд оролцлоо. За энэ удаагийн тэмцээнд эрэгтэй тамирчдаас насан туршидын ангиллалд 6 хэрэглэлийн нийлбэр дүнгээр инх тулга алтан медаль, өсвөрийн тамирчдаас Эрдэнэволд инх төвчнээр алтан медаль, Болдбаатар мөнгөн медаль, өс 2 шагналт 5 дугаар байрт тус шалгарчээ. Харин эмэгтэй тамирчдаас спортын гимнастикийн насан туршидын ангиллалд өрсөлдсөн мөнх сайхан нийлбэр дүнгээр мөнгөн медаль, өсвөрийн тамирчдаас мөнх наран алтан медаль, мөнх цол хүрд медалийг тус хүртсэн байна. Тамирчин мөнх сайхан өндөр зэрэглэлийн тамирчтай өрсөлдөж нийлбэр дүнгээр мөнгөн медаль, шигч 4 хэрэглийнхэн 3-т нь 2 алт 1 хүрэл медаль, мөнгөн медальтай нийт 2 алт 2 мөнгөн медальтай хамгийн бага зэрэгээр олцсон мөнх наран тамирчин маань энэ удаад их урд жилд орсон амжилтаа нэлээд өндөрөөр ахиулж ирлээ. За энэ удаагийн тэмцээнд Монгол, Филиппин, Оросын холбооны улсын алс орнууд Сибирийн муж хотуудын баг тамирчид тэргүүтээ 14 багийн 100 гаруй тамирчид өсвөр насаа насан туршидын ангиллалд оролцлоо. За энэхүү дасгалжуулагч багш Алтан төгс хоёрын туяанараар удирдуулсан Монголын гимнастикийн холбооны баг тамирчид шинэ олимпийн циклийн эхний олон улсын тэмцээнээс ганцхан дүүрэн ирлээ. Цагдаа ерөнхий газрын олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны хамгаалтын 2 дугаар газрын сагсан бөмбөгийн аврах шалгаруулах тэмцээн болж 7 салбар нэгжийн 60 гаруй албан хаагчид оролцож сагсан бөмбөгийн спортын төрлөөр ур чадвар сорилоо. Тус тэмцээний тухайд дотоодын цэргийн үндэс суурь болсон тус албаны түүхт 95 жилийн өмнө хүрээнд зохиогдсноороо онцлогтой байлаа. Цагдаа ерөнхий газрын олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаа 2017-оос 2018 оны сургалт бэлтгэлжилтийн жилийнхээ нээлтийг сагсан бөмбөгийн тэмцээнээр эхэллээ. За сагсан бөмбөгийн тэмцээнд 5 хэсэг 2 хилцсэн ажилтаа албаа хаагчид өрсөлдснөөс объект хамгаалах 4-р хэсгийн баг тамирчид аваргын алтан медалийг хүртсэн бол объект хамгаалах 1-р хэсэг төлөвлөлт зохион байгуулалтын хилтэс мөнгө хүрэл медалийг хүртэж энэ оны анхны тэмцээнд шалгарчээ. Бид нэр 2017-аас 18 оны хичээлийн жилд бол нийт 15 төрлийн уралдаан тэмцээнийг зохион явуулахаар төлөвлөсөн. Энэ уралдаан тэмцээнүүдийн нээлтэнд одоо өнөөдрийн сагсан бөмбөгийн тэмцээн бол зохион байгуулагдаж байгаа. 2012 онд бол нийт одоо байгууллагын дүнгээр тэргүүн байр 13, 14, 15 онод бол дид байр, 16 онд бол 4-р байрыг эзэлсэн ийм амжилтыг бол гаргаад байгаа. Цагдаагийн ерөнхий газрын олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаа тэртээ 1922 онд дотоодын цэргийн үндэс суурь болон үүсэн байгуулагдсан түүхтэй эдүгээ 95 жилийн түүхэн ойтойгоо цолгож байна. За 95 жилийн ой хүрээнд энэ онд нийтийн биеийн тамир спортын олон төрлөөр тэмцээн уралдаан зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь энэ удаагийн сагсан бөмбөгийн тэмцээн байлаа. Бидний үлдгэсэн 7 хоногийн баасан гарагийн спортын мэдээ сурвалжлагуудаар хөндөрлөж байна. Та бүхэн амралтын өдрүүд аядахтай сайхан өнгөрүүлээрэй. Бям гарагийн спортын мэдээгээр дахин уулзлаа. Түр баяртай. Одоо үзэгчдийн анхаарлыг цаг агаарын мэдээнд хандуулж байна. Үлгийд шөнөдөө 23 хэм өдөртөө 9 хэм хүйтэн байна. Улаангомд шөнөдөө 39 хэм хүйтэн өдөртөө 23 хэм хүйтэн байна. Ховдод шөнөдөө 28 хэм хүйтэн өдөртөө 15 хэм хүйтэн. Алтайд шөнөдөө 22 хэм хүйтэн өдөртөө 8 хэм хүйтэн. Улаастад шөнөдөө 30 хэм хүйтэн өдөртөө 16 хэм хүйтэн байна. Тосон Цэнгэлд шөнөдөө 39 хэм хүйтэн өдөртөө 27 хэм хүйтэн. Баян хонгор шөнөдөө 25 хэм хүйтэн өдөртөө 12 хэм хүйтэн. Мөрөнд шөнөдөө 30 хэм хүйтэн өдөртөө 17 хэм хүйтэн. Хатгалд шөнөдөө 31 хэм хүйтэн өдөртөө 16 хэм хүйтэн байна. Цэцэрлэгт шөнөдөө 21 хэм хүйтэн өдөртөө 10 хэм хүйтэн. Хар хорин шөнөдөө 25 хэм өдөртөө 13 хэм хүйтэн байна.
Арвай хэрт шөндөө 21 хэм хүйтэн өдөртөө 9 хэм хүйтэн. Булганд шөндөө 30 хэм хүйтэн өдөртөө 17 хэм хүйтэн. Дарханд шөндөө 32 хэм хүйтэн өдөртөө 25 хэм хүйтэн байна. Эрдэнэтэд шөндөө 24 хэм хүйтэн өдөртөө 14 хэм хүйтэн. Шойрт шөндөө 28 хэм хүйтэн өдөртөө 17 хэм хүйтэн. Сүхбаатар шөндөө 31 хэм хүйтэн өдөртөө 24 хэм хүйтэн байна. Зүүн хараад шөндөө 32 хэм хүйтэн өдөртөө 22 хэм хүйтэн. Зүүн модод шөндөө 27 хэм хүйтэн өдөртөө 19 хэм хүйтэн. Багнуур шөндөө 35 хэм хүйтэн өдөртөө 20 хэм хүйтэн байна. Чингис шөндөө 36 хэм хүйтэн өдөртөө 24 хэм хүйтэн байна. Баруун уртад шөндөө 30 хэм хүйтэн өдөртөө 20 хэм хүйтэн. Чавалсан шөндөө 31 хэм хүйтэн өдөртөө 20 хэм хүйтэн. Мандал говьд шөндөө 27 хэм хүйтэн өдөртөө 12 хэм хүйтэн байна. Дадлан залгадад шөндөө 23 хэм хүйтэн өдөртөө 8 хэм хүйтэн байна. Хамбогдод шөндөө 21 хэм хүйтэн өдөртөө 8 хэм хүйтэн. Сайн шандад шөндөө 26 хэм хүйтэн өдөртөө 13 хэм хүйтэн. Замын өдөд шөндөө 26 хэм хүйтэн өдөртөө 13 хэм хүйтэн байна. Улаанбаатар хотноо шөндөө 28 хэм хүйтэн өдөртөө 18 хэм хүйтэн байна. Эрхэм үзэгчдээ, үүгээр цагийн хүрд мэдээллийн хөтөлбөр Баасан гарагийн дугаараар өндөрлөж байна. Манай мэдээллийн хөтөлбөрийг сонгон үзэж бидэнтэй хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Сайхан амраарай. Баяртай.